Улсын хурлын дарга Зандан шатар 17 улс төрийн намын төлөөлөлт уулзаж Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлтөд холбогдуулан санал солилцлоо. Энэ тухайн нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү? Монгол Ардын нам бол нэг бол зоригтой улс орныхоо төлөө хийчих зөв байхаа. Энэ өөрчлөлтийг бол бид нар дэмжиж байгаа. Одоо эх орны их ашиг гэдэг юм бодож ажиллацгаая л гэж уриалсан. Манай нам бол энэ үндсэн хуулийг өөрчлөөд явах ёстой гэдэг байр суурийг анхнаас нь баримталсан. Үүргийн тухай сайн оруулж өгөөч. Иргэдийнхээ үүргийг одоо энэ чинь ерөөсөө ажил хийдэг хүн олдохоо биз дээ. Их хурлын дарга таны үүрэг оруулал маш их гэж бид нар ойлгож байгаа. Нэмэлт өөрчлөлтийг хийх цаг нь болсон уу гэвэл болсон гэж манай намын зүгээс тийм байр суурьтай байгаа. Үндсэн хууль бол хуулийн өөрчлөлтийг бол нийгмийн эдийн засаг улс төрийн тодорхой батцаануудыг гаргах оролдлого гэж манай нам харж байгаа. Уулзалтанд Монголын үндэсний ардчилсан нам, иргэний зориг ногоон нам, эх орон нам, Монголын либерал нам, бүх найрамдах нам, иргэний хөдөлгөөн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, хөдөлмөрийн үндэсний нам, Монгол консерватив нам, ард түмний хайрлын нам, Монголын хүний төлөө нам, үнэн ба зөв нам, дэлхийн монголчууд нам, хамаг Монгол хөдөлмөрийн нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн намын төлөөлөлд оролцсон юм а. За намуудын төлөөлөл сонгуулийн тогтолцооны асуудлыг нэн түрүүнд хөндөж аль нэг талдаа гарган шийтгэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж байсан юм а. Хөгжлийн ямар загвар дээр тулгуурсан ямар засаглалыг бий болох юм бэ гэдэг тэр тал руугаа хараад явах юм бол хамгийн үндс нь бол ерөөсөө энэ профессионал элементийг оруулаад бодлого ярьдаг парламент за түүнийг хэрэгжүүлэх чадвартай хүчтэй засгийн газар байх нь зүйтэй юм байна. Болохгүй байна. Энүүгээр нь холимог, альсгол тэргээл явдаг. Тэгэд хамгийн их шүүмжилж исэн одоо жижиг 76 руугаа орж байх жишээтэй. Тэгэхээр энийг үнэхээр тэр эцэг хуулиндаа нэг удаа өөрчлөлт оруулах гэж байгаа юм бол энэ дээр бүр яс заагаад өгчмөр. Ер нь өгөхдөө миний бодлоор 100% одоо профессионал байвал илүү дээр бах уу. Нэг талд нь үндсэн хуулиараа гаргаад өгчмөр байгаа. Дан профессионал гэхээр ерөнхийдөө ойлгомжтой болсон. Босхын өндөр тавьчихна. Нөгөө хоёр нам л яв шүү дээ. Энэ ойлгомж. Ер нь холимог гэдэг бол хүнээрээч тэр намаараач тэр гин маш зөв тогтолцоо юм шүү л гэж хэлнэ. За холимог тогтолцоог бол дэмжиж байна. Энэ бол парламентын төлөөлөл тэгээ хяналт тавих чиг үүргийг бол сайжруулах арга хэмжээ байгаа юм аа. Одоо тэгэл бас л тал нь профессионал тал нь одоо мажоритар системээр явагдана гэхээр тэгэл бас л нөгөө мажоритар гэдэг жижиг тойргийн асуудал нь байж лээдэг. Тэгэхээр 65 гишүүнтэй үндсэн хуулийг өөрчлөх хэмжээний эрх мэдэл бүхий одоо Монгол Ардын нам бол нэг бол зоригтой одоо улс орныхоо төлөө хийчих нь зөв байхаа. Намгүй сонгуулийг бол орон нутагт хийх нь зүйтэй байхаа. Манай одоо онцлогийг бол цөмөөрөө мэдж байгаа энэ тоочод яах вэ? Гэхдээ харин энэ унитар төрийн бүрэн эрхийг хамгаалсан их оновчтой хүчтэй зохицуулалт бол энийг дагалдаж орж ирэх ёстой юм а. Тэгэхгүй бол энэ намгүй явна гэдэг чинь бол анарх байдал үүснэ. Тэгэхээр хүчтэй засгийн газар байхын тулд засгийн газрын доктортой үйл ажиллагаа маш чухал байна. Тэгэхээр бид нар бол парламентын засаглалыг бол дэмжиж ерөнхий сайд нь бол өөрөө их хурлаа тарах хэмжээний тийм эрх мэдэлтэй засгийн газрыг бий болгох зүйтэй гэдэг хатуу байгаа. Энэ бол хөгжсөн улсуудын туршлага байна. Монгол улсад таарсан туршлага байна. Тэгэхээр энэ өөрчлөлтийг бол бид нар дэмжиж байгаа. Ийхүү сонгуультай холбоотой асуудлаас гадна байгалийн баялаг, эдийн засгийн асуудалд онцгой анхаарах ёстойг улсын хурлын даргаад уламжилж байлаа. Эдийн засгийн эрхчлөнд хүрээгүй цагтаа хөгжил ярих боломжгүй нийтийн өмч, улсын өмч гэдгийг нухацтай хандаж хэлэлцэх зүйтэй. Төв банкны асуудлыг үндсэн хуулинд хэрхэн тусгах талаар намууд байр сууриа инхүү илэрхийлж байна. Санхүүгийн тухай бүлэг байх нь ёстой. Энэ нь бол гүйцэтгэх засаглалыг эрх мэдлийг нэмэгдүүлнэ. Нөгөөтэйгөр бол үндэсний аюулгүй байдлаас хэмжээ хязгаарыг бол тогтоож өгнө. Тэгээ баялагын нэм бүтээн газар дор байгаа юм чинь бас хөрөнгө мөнгө биш шүү дээ. Тэрэнд хөрөнгө оруулж хөдөлмөрөө шингээж
Тэр чинь өмч болдог болохоос газар дор байгаа юм чинь өмч биш шүү дээ. Энэ айгүй буруу ойлголттой. Тийм учраас улсын өмч болго. Улсын өмч болох юм бол төрн тэрийг хувьчилж болно. Олон улсын зах зээл дээр гаргаж болно. Илүү бид улсын капитализм гэдэг хөгжил рүүгээ явмаар байна. Бидний гол гарч байгаа алдаа юун дээр гараад байна нөхөр зэрэг манай газрын одоо хэвлээд байгаа баялагийг барьчаал Гонконгийн юм уу Английн хөрөнгөний ирж дээр би ийм их алттай болчлоо мөнгө усах гэж явна гэдэг юм яваад байгаа шүү дээ. Монгол улсын өмчийг өмч мөнгө заачих юм бол тэрийг бариагүйдэг тэр эрх нь хаагдж байгаа л гэсэн үг. Хөрөнгө оруулалтаа хийгээд тэр татвараа толио тэр ашгаа хуваах бол мэдээж чөлөөтэй гэдэг байдлаар нь тусгаж өгөх нь зөв юм байлаа шүү. 2020-оос 23 онд Монголын эдийн засаг энэ дотоод улс төрийн байдал бол маш хүнд бол. Маш их өрөд төлнө, хүүгээ төлнө. Тэгээ энэс өмнө Монгол улс одоо энэ дотоод эв нэгдлээ хангаж засаглалаа бэхжүүлэх хэрэгтэй. Ингэж энэ 2023 оныг бараг давж гарах байх гэж бодож байна. Тэр үед одоо их чухал шийдвэрүүд гараад явна. Тэр энэ үндсэн хуулийг бол одоо ингээд өөрчлөөд энэ 20 оноос ч юм уу ингээд хэрэгжүүлээ явсан дээр ах уу. Банк бол үндэсний тийм ээ нөөцийн федеральный резервний банк байх ёстой. Тийм ээ. Америк нэгдсэн улсын федеральный резервний банк бол 4-5 гэр бүл их. Гэхдээ тэдний түүх бол 300-400 жилийн түүхтэй. Манайд өнөөдөр тийм ёс зүйтэй иргэн бөгөөд гэр бүл алга байна. Мөнхийн улс утсан юм шиг хулгайлан өөр хийх гэж бодоод байна. Тийм учраас федеральный резерв банк бол зөвхөн мөнгийг хадгалдаг тэрийг тоолоо суучдаг байгууллага. Их хурл засгийн газар тэр мөнгө гүйлгээ нэмж оруулах уу, оруулахгүй тэр асуудлаа шийдэхин төлөө төрийн ажил хийх юм байгаа үстэй. Банк төрийн ажил хийчих юм бол тэгээд засгийн газар их хурл юу их гэдэг юм. Тийм учраас тэр банкныхаа асуудал дээр бол тийм байр суурь манайх бол тийм байр суурьтай байна. Үндсэндээ 20-23 он бол маш хэцүү он болно. Хятадын swap-ын 2 тэрбум доллар төлнө. Нийтдээ 5.8 тэрбум долларын өр төлнө. Энэ үед бид доктортой байдал, улс орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангасан энэ өөрчлөлтүүдийг хийж захилах хариуцлагатай болж иж өнөөдөр манай улс төрийн намууч гэсэн яг улс орныхоо ард түмнийхээ эрх ашигын төлөө санаа зовсон ийм уур амьсгалтай байгаа нь биднийг одоо бас баярлуулж байна. Яг энэ өнцгөөрөө бид нар асуудал хандж яаж нэг энд бол айл нэг эрх баригч нам юм уу хэсэг үлгийн ашиг сонирхол өчүүхэн сонирн биш. Энэ Монгол улсын ирээдүйн хувь заяа тэгээ ард түмний нийтлэг ашигын төлөө бид ийм дөрвтэй өөрчлөлтийг энэ өөрчлөлтийг хийж өөрчлөлт хийнэ. 17 намын төлөөлөл зарчмын хувьд үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж зарим санал анхаарах асуудлыг хэлж байлаа. Тавдвал эмэгтэй гишүүдийн бүлгийг дурдах нь зүйтэй байхаа. Энэ нь гендер гэхээс илүү намын партизанчлалгүйгээр нийтлэг бодлогын том асуудлыг авч явах нэгэн механизм гэж харах нь зүйтэй. Нэгэнтэл бидвэл өнөөдөр хоёр танхимтай нөгөө нийтлэг орон нутгийн эрх ашигыг нөгөө хоорондоо тэнцвүүлээд аваад явдаг тийм механизмыг хийчих чадахгүй юм бол бусад бүх механизмуудыг нь бол оруулах ёстой юм аа. Эмэгтэй гишүүдийн бүлэг энэгээр их үнцэнтэй байдаг юм аа. Маш олон детальны судалгаануудыг бол хийцэн байгаа. Тэрийг бол ажлын журмаар бол хөрвүүлсэн байгаа. Тэгээ тэрийг бас анхаарч үзээч. Тэр ажлын хэсэг дотор дандаа хуулийн мэргэжлүүд байна. Тэгээ ялангуяа энэ эдийн засаг хөгжлийн асуудал ярьдаг хүмүүсийнхаа саналыг бас тусгаач гэж бас тэр тусгаас хүсэлт бас байгаа. Уламжилж байна. Баярлалаа. Үүргийн тухай сайн оруулж өгөөч. Иргэдийнхаа үүргийг одоо энэ чинь ерөөсөө ажил хийдэг хүн олдохоо байл л да. Монгол улсад. Бүгдээрээ л ирэхээрээ л даналзаад байдаг. Эзэн хүн их орондоо ямар байх юм тэрийг нэг харуулсан хуулийн өөрчлөлт хийж өгөөч. Эзэн хүн бол шаарддаг ихтэй байх ёстой. Өөрийнхөө нэг хаана байгааг мэддэг байх ёстой. Дээрээс нь соён гэгэрүүлэх ажлыг энэ улсын хурлаас одоо хийж өгөөч. Нэгэнтэй л тийм супер бүх юм өөрчлөөд гой үндсэн хуулийг хийж чадахгүйгээс л хойш үндсэн хуулийг 34%-аар ингээ өөрчлөөд явах хэрэгтэй. Дараагийн 4 жилд үлдсэн 34% ч гэсэн өөрчлөл явах хэрэгтэй. Энэ үндсэн хууль өөрөө тохирохгүй байгаа гэдэг нь бол ойлгомжтой. За нэгдүгürt. Тэгэхээр манай нам бол энэ үндсэн хуулийг одоо өөрчлөлт хурдан хийгээд хурдан хэрэгжүүлээд яваасаа л гэж хүсэж байна. За хоёрдугаарт энэ
үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй энэ шаардлага би одоо юу гэж харж байгаа гэхээр Өнгөрсөн 7 хоногт үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл саналыг 5 хоног хэлэлцүүлсэн. Уг хэлэлцүүлэг өргөөжтэй сайн болсон гэдгийг тэд онцолж байсан юм а. Одоо хангалттай одоо хэлэлцүүлэг хийлээ. Хангалттай одоо намуудын дарга нарыг сонслоо. Ерөнхийлөгчөөс хүртэр байхын юм ирлээ. Тэгэл аваад тэрэн дээр нь одоо зоригтой бүгдийг шийдээд тэр тусмаа одоо профессионал руугаа бүтэн явчих юм бол илүү дээр байхаа гэж бодож байна. За энэ саяын 5 өдрийн одоо хилцүүлэг энэ нээлттэй ярилцлага янз бүрийн юмнаас болж одоо бид нэр одоо үндсэн хуулийн дээр улс оронд одоо тулгараад байгаа энэ хүндрэл бэрхшээл төвшингийн одоо бүх зүйлүүдийг бол тал талаас нь үндсэндээ бол том хэмжээний мэдээлэл солилцлоо. Хамгийн гол нь за төрүүчийн хэлсэн одоо тэр 92 оны үндсэн хуулийнхаа одоо тэр амин сүнс одоо байгаа энэ яс чанарыг алдагдуулахгүй тулд хит их олон зүйл заалтыг оруулах гэж ингэж явж өнөөдрийн энэ хийгдсэн одоо шинжилгээд оруулах гэж байгаа оруулаад батлагдах үндсэн хууль маань хит хэврэг болчих вэ гэсэн ийм одоо болгоомжил байгаа учраас энэ бүхнийг одоо болгоож үзээд их байхаа гэж ингэж бодож байна. Хэлэлцүүлгийн явцад ажиглаад үзэхэд бол ер нь 92 онд одоо ингээд хүчин төгөлдөр мөрдөгж байгаа энэ үндсэн хууль маань тийм ч муу хууль биш. Ямар ч хэлсэн нэг шинжилэлт хийх хэмжээнд биш. Ягаад гэхээр шинжилтийг бол хүмүүс янз бүрээр хийгээд 35% нь хэтрүүлнэ энэ гэж тийм нөхцөл шинжилт хийн гэж яриад байгаа. Тэгэхээр манай намын хувьд бол тэр 35%-аа багтаагаад энэ төслийнхөө хэмжээнд мөн саяны энэ эрдэмтэн мэрэгд улс төрд хамаарал бүхий улсуудын гаргасан санаа оноог маш зөв зүйтэй тодорхой тусгаад хийнэ гэдэгт найдаж байна. Энэ ажилд бол мэдээж их хурлын дарга таны үүрэг орол бол маш их гэж бид нар ойлгож байгаа. Тэгээд энэ хуулиа даруйхан одоо батлаад тэгээд үнийгээ дагаж гарах органик хуулиудаа бол мэдээж уялдуулаад маш шуурхай гаргах хэрэгтэй. 62-ийн гишүүний санаачилсан хууль, ерөнхийлөгчийн хуулийг бол нэгтгэхэд гаргахад бол бас гацаануудаас гаргах ийм боломж харагдж байгаа гэдгийг хэлмээр байна. Биднийг бол сайн сонсоод гэхдээ бидний хүслээр хийнэ гэж бас юу аах вэ, тийм ээ? Эхийн эцээхгүй, туглын тураахгүй энэ улсыг хөгжүүлээ явчих сайн үндсэн хуулийг гаргахын тулд хамтдаа ажиллая гэж бодож байна. Энэ сая өнгөрсөн 5 өдөр маш олон бүлэг сэдвүүдээр нь асуудлыг авч хэлэлцлээ л дээ. Одоо энэ дээр ингээл ярихад гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд энэ давхар дээлний асуудал, улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн байж болохгүй асуудал. Мөн хамгийн гол чухал асуудал урд нь бол 20 хүн нийлээл бүхэл бүтэн улс их орны хөгжил дэвшилттэй холбоотой бүхэл бүтэн хууль тогтоомж шийдвэрүүдийг 20 хүн л шийдэж гаргаж ирлээ шүү дээ. Энэ асуудал бол одоо нэг тийшээгээ болоод бүхэл бүтэн нийт гишүүний дийлэнх олон буюу өнөөдрийн яг их хурлын гишүүдийн байгаа 39 гишүүний саналаар бүхэл бүтэн энэ хууль тогтоомжийг батлах болж байгаа шиг байна. Энэ бол маш том ач холбогдолтой чухал заалт гэж үзэж байна. Зэнхүү их хурлын дарга намуудын байр суурь саналыг сонсож зарим саналуудыг дэмжиж зөв зүйтэй саналуудыг тусгаж өөрчлөлтийг хамтдаа зөв хийхин төлөө ажиллахад тодтогсон юм а. Тухайлбал Төв банкны асуудлыг анхаарч үзэх, байгалийн баялагын өргөөжийг баялагын сан байгуулах замаар иргэн бүртээ тэгш шудрах хүртээмжтэй хуваарлах, иргэд байгалийн баялаг ашиглахтай холбоотой аливаа үйл ажиллагааны талаар мэдээлэл авах мэдэх хэрэгтэй байхаар зааж өгөх нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм а. Ер нь бүгд биеиндээ хяналттай улсын хурал нь болохгүй бол тардаг. Ерхийлэгчин ч ба, шүүгчин ч ба хэн нэг нь импичмент хийдэг огцордог байх хэвээр. Тийм ч учраас л үндэсний аюул байдлын зөвлөмөл гэж. Тэгвэл хэн нэг нь л хариулах тэмдэг байхгүй болохоор бүгд ингээд дур дураараа авилах, захилга дэг журам алдаж байгаа л манай хамгийн гол гай болж байгаа. Иргэнээсээ ахуулаад үүрэг хариуцлага нэхэд байгаа нь үнэд. Иргэнээсээ ахуулаад дээрээ суудлаа болохгүй байгаа учраас доороо гүйдлээ болохгүй болсон. Ийм учраас энэ өөрчлөлтүүдийг хийхэд тулд бид нэр санал бодолж хилээж энэ улс орны эрхчлэгийн төлөө одоо энэ үзүүр дор нэгдэж байна. Зэнхүү 17 намын төлөөлөл улсын хурлын дарга Занна Шудартай уулзаж Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийллээ. Монгол Ардын нам бол нэг бол зоригтой одоо улс орныхоо төлөө хийчих нь зөв байхаа. Энэ өөрчлөлтийг бол бид нар дэмжиж байгаа. Одоо их орны их ашиг гэдэг юм а бодож ажиллацгаая л гэж уриална.
Манай нам бол энэ үндсэн хуулийг өөрчлөөд явах ёстой гэдэг байр суурийг анханаас нь баримталсан. Үүргийн тухай сайн оруулж өгөөч. Иргэдийнхаа үүргийг одоо энэ чинь ерөөсөө ажил хийдэг хүн олдохоо байл та. Их хурлын дарга таны үүрэг оруулал маш их гэж бид нар ойлгож байгаа. Нэмэлт өөрчлөлтийг хийх цаг нь болсон уу гэвэл болсон гэж манай намын зүгээс тийм байр суурьтай байгаа. Үндсэн хууль бол хуулийн өөрчлөлтийг бол нийгмийн эдийн засаг улс төрийн тодорхой гацаануудыг гаргах оролдлого гэж манай нам харж байгаа.